2015 оны 7 сарын 1 өдөр оройны харанхуй гудамжинд нэгэн дунд аврын машины зогсоолт ирээд зогссон. Машин дотроос 20 гаруй насны залуу бууж ирсэн ба түүнийг И Сонжун гэдэг. Сонжун машинаас буугаад удаагүй байтал харанхуйд ямар нэгэн юм сүйтгэж харагдсан. Тэгээд сайтар хартал нэг эрэгтэй зогсож байсан. Тэр гартаа ямар нэгэн зүйл барьсан байсан ба тэр зүйл нь Гэлсийн нүдэнд нь туссан байна. Тэгээд гартаа барьсан зүйл рүү дахин сайтар харвал утга байсан. Тэр эрэгтэй Сонжун руу харж зогсож байснаа би чамайг алах болно гэж хэлсэн байна. Сонжун караоке ажиллаулдаг байсан. Тиймээс ихэвчлэн оройхон караокега нээдэг байж. Ингээд караокега нээхээр машинтайгаа ажлынхаа гадаа ирээд зогссон нь тэр юм байна. Сонжун 2 сарын өмнө нэг орой машинтайгаа явж байгаад яг баруун ирэх гэж байхад нь нэг мотоцикл урдуур нь ороод ирсэн юм байна. Гэхдээ айхтар хосол гараагүй учраас цаашаа явсан. Цааш яваад машина зогсоолт тавиад бууж ирэх үед нь өнөөх мөргөлдөхөө шахсан мотоцикл араас нь дагаад ирсэн байсан. Тэрээр 40 гаруй насны эрэгтэй байсан ба Сонжуныг үг хэлж амжаагүй байхад нь хараалын үг урсгаж эхэлсэн. Тус эрэгтэй юу гэж байсан бэ гэвэл "Хөөе, чи над замаа харж яваач. Өөрөө замаа хааж хад ягаад сигналтад сүр болоод байгаа юм бэ?" гэж хэрүүлүүдэж эхэлсэн байна. Ингээд тэд хоорондоо муудалцаж уур амьсгал ширвссэн. Тэдний чанга дугаар орилдон маргалдаж байхыг харсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар ирж хоёр эрэгтэйг цагдаагийн газар руу авч явж байцаасан. Байцаалтын дүнд Сонжун буруугүй. Харин 40 гаруй насны эрэгтэйд танхаан хэрэгээр 500 мянган воны торгуул ногдуулсан. Тэгээд энэ өдрөөс 2 сарын дараа 40 гаруй насны эрэгтэй хутга барин Сонжуны өмнө гарч ирсэн тэр юм байна. Гартаа хутга барьсан эрэгтэйг хараад Сонжун чадах юм бол хутглаад үзэлтэй гэж хэлсэн. Гэтэл өнөөх 40 гаруй насны эрэгтэй Сонжуныг харж зогсож байснаа. Гэхдээ одоо цаг нь бишээ гэж хэлээд цааш яваад өгсөн байна. Энэ өдөр Сонжунд ямар ч муу зүйл болоогүй. Гэхдээ тэдний энэ богино уулзалт дараагийн удаа гарах аимшигт хэрэгүүдийн эхлэл байсан байна. Энэ өдрөөс дахиад 2 сарын дараа буюу 2015 оны 9 сарын 11-ний өдөр Сонжун дүүргийн нэгэн орон сууцны нэг давхраас нь маш их утаа гарч байгаа харагдсан. Гэхдээ сайтар харвал байрны машины зогсоолт байсан цагаан өнгийн машинаас утаа гарч байсан. Тэр үед Сондууны цагдаагийн газрын мөрдөгч байсан Ю Тэгван болон Ким Конгийг нар ярихдаа машин шатаж байна гэх дуудлагыг авсан. Гэтэл машин шатаж байгаа газрын яг хажууханд нь 10-аас 15 минутын өмнө цагаан өнгийн джип машин мөргөө зогтлаа гэх дуудлага ирсэн байсан гэж ярьсан байна. Галын шалтгаан нь ачааны тийш рүү бензин асгаснаас гал гарсан гэдг нь батлагдсан. Хэн нэгэн санаатайгаар гал тавьсан. Шатаж буй машиныг харахад зугцсан машины дугаартай яг таарч байсан. Ингээд гал команд дуудсан. Шатаж буй машиныг галыг унтрааж байсан гал сөнөгч гинэд эмэгтэй хүн байна гэж орилсон байна. Ингээд хэргийн газар үзлэг шалгалт хийж байсан мөрдөгчд хүртэл шоконд орсон. Учир нь эмэгтэйн цогцос маш аимшигтай болсон байсан. Гал чадсан цагаан өнгийн машин бол хохирогч эмэгтэй машин байсан. Тэрээр 30 гаруй настай байсан. Өвлийн шалтгаан нь үзүүгэнд бамилсноос амьсгал хураасан гэж тогтоогдсон байна. Бас эмэгтэйн гэр нь Чонганд байдаг байсан. Гэтэл хэрэг гарсан газар Сөүл. Хохирогчийн машиныг явсан газрыг нь шалгатал Кёнжу, Пухан, Үлжин, Камвондо гэх зэрэг газруудаар явсан байсан. Машин 2 хоногийн турш хаасаагүй явсан байсан. Ингэж явхаасаа өмнө уг машин Асайн дах томоохон захад байсан. Ингээд хохирогчийн машин гэмт хэрэгтэнтэй хамт тэр газраас хөдөлсөн юм байна. Мөрдөгчд хэрэгт холбоотой бүх хүмүүсийг шалгасан ч ямар нэг сэжигтэй нотлох баримт олоогүй. Тэгээд зогсоолт нь машин шатсан орон сууцны ойролцоох камерын бичлэгүүдийг шалгахад нэг эрэгтэй орон сууц руу ачирхалтайгаар хараад зогсож байсан нь бичигдсэн байсан. Мөн байр руу орохгүйгээр орон сууцны үүд дээр нэлээд эргэлзсэн байсан. Цагдаа нар энэ бичлэгээс маш тодорхой нотлох баримтыг олсон. Орон сууцны үүд хэсгийн хаалгыг нь хааж байхад нь хаалганы бариул дээр түүний хурууны хээ үлдсэн байсан. Ингээд хурууны хээний шинжилгээний үр дүнд гэмт этгээдийг илрүүлсэн. Түүний нэрийг Ким Илгүн гэдэг 48 настай эрэгтэй байж. Тэгээд Кимийн гэрт очиж шалгалт хийхэд ямар ч нотлохоо олдоогүй. Яагаад гэвэл гэрийнхээ бүх тавилгыг гадагш гаргаад хоосолсон байсан. Өөрийнхөө хэрэгт холбоотой бүх уул мөрөө устгаж байсан нь энэ юм байна. Тэр цагдаа нарт баригдалгүй уул мөрөө устгаж чадаж байсан нь өмнө нь олон хэрэгт холбогдож шорон туртал орж байсан учраас цагдаа нараас яаж зугтах аргаа мэддэг байсан юм байна. Ингээд мөрдөгчд Кимийн зургийг олон нийтэд ил болгон эргэн сурвалжилж эхэлсэн.
Мөн бичлэгний ихэнд гарсан караокены эзэн Сонжон руу хүртэл залгаж гэрээсээ гарахгүй байхыг нь анхааруулan хэрвээ ямар нэг асуудал үүсвэл хурдан цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэн байна. Яагаад Сонжонд ингэж анхааруулсан бэ гэвэл Сонжонтой муудалцсан мотоцикл унсан 40 гаруй насны эрэгтэй буюу өнөөх 2 сарын дараа гарч ирээд хутга барин түүнийг занал хийлдэг эрэгтэй бол Ким Ил-гүн буюу гэмт хэрэгтэн итгээд байсан учраас түүнд анхааруулan хэлсэн юм байна. Ингээд сондон цагдаагийн газраас мөрдөн шалгах баг хүртэл байгуулсан. Мөрдөгчд гэртээ чарилгүй Ким Ил-гүнийг барих тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байсан байна. Хэрэг гарснаас 9 хоногийн дараа сондон дүүрэгт дээрмийн хэрэг гарсан гэх мэдээлэл цагдаагийн хэлтэст ирсэн. Дуудлага өгсөн хүн нь амьтны эмнэлгийн ажилтан байсан. Тэрээр ярихдаа нэг эрэгтэй эмнэлэгт орж ирээд зовлонгүй нүд аниулах им өгөөч гэж хэлсэн. Тэр нохойч дагуулаагүй явж байсан учраас яах гэж байгаа юм болоо гэж түүнээс асуусан. Тэгээд тийм юм байхгүй, бид танд өгөх боломж байхгүй гэж хэлсэн. Гэтэл тус эрэгтэй гарч явчгаад буцаж орж ирэхдээ хутга барьж орж ирээд шуугаан дийдсэн. Амьтны эмнэлэгт ажиллаж байсан ажилтан ганцаараа биш байсан учраас ямар нэг аюул дуртаагүй. Тэгээд цагдаад дуудлага өгч амжсан юм байна. Яг тэр үед амьтны дэлгүүрийн ойролцоо дүүргийн цагдаа нар эргүүл хийж явж таарсан. Тэгээд Ким Ил-гүнийг тус амьтны дэлгүүрээс гарч явж байхад нь эргүүл хийжсэн цагдаа нар түүнийг баривчилж чадсан юм байна. Ингээд хэрэг гарснаас 9 хоногийн дараа түүнийг баривчилсан. 안녕하세요. 난 잘못한 게 없습니다. 어떻게 잘못한 게 없어요, 나. 난 잘못한 게 없고 나는 그 앞으로 살아야 된다고. Ким Ил-гүн болсон хэргийн талаар байцаалдаг өгтөө 2015 оны 9 сарын 9-ний өдөр Асааны томоохон худалдааны төвд хохирогч эмэгтэй машиндаа суун машина асааж байх үеэр Ким Ил-гүн машиныхын жолоочийн талын хаалгыг нь онгойлгосон гин. Тэгээд орилбол өхөн шүү. Одооноос миний хэлснээр л хий гэж эмэгтэйг зорчигчдын талын судалт суулгаад өөрөө жолоогоо бариад хааныг тийшээ явсан байна. Ингэж явж байгаад эмэгтэй бийцсмар байна гэж хэлсэн. Тэгээд эмэгтэй машинаас буугаад модон дунд очоод шууд хамаг чадлаараа зүхтан авраарай гэж орилоод гүйсэн байна. Гэвч харамсалтай нь Ким Ил-гүн түүний араас хөөсөөр нэх худалгүй барьж авсан байна. Ким Ил-гүн уураа барьж дийлэлгүй хоригчийн амийг хоруулсан. Эмэгтэйг алсан ч уур нь гараагүй гин. Тэгээд хоригч эмэгтэйг машиныхын тийш хэсэгт хийж байгаад цогцыг нь хэрцгийгээр зэрэмдгэлсэн юм байна. Ким Ил-гүн цогцыг машинд хийсэн чихтэй машина унан цааш явсан. Яг гэвэл цогцыг хаях газраа хайж байсан. Гэхдээ Ким Ил-гүн худалгүй зам тээврийн оцолт гаргаж ингээд хоол цогтож чадахгүй гэдгийг мэдээд нотлохоог устгахын тулд машиныг шатаасан юм байна. Тэгвэл Ким Ил-гүн яагаад энэ эмэгтэйг хулгайлсан юм бол? Яагаад гэвэл Ким Ил-гүн Сонжон гих караоке ажилладаг залуутай муудалцаад 500 мянган воноор торгуулсан шүү дээ. 500 мянган воны торгуул авсандаа өшөрхөн тус эмэгтэйг барьцаалан караокед туслахаар ажилд оруулах гэж байсан. Эмэгтэйг Сонжон руу уцаар яриулан караокед ажиллах хүсэлтэй байна. Уулзаж байгаад ярилцъя гэж хэлүүлэх гэж байсан. Тэгээд тэднийг уулзах үед нь Сонжоныг алах төлөвлөгөөг боловсруулж байсан юм байна. Цагдаа нар Ким Ил-гүнийг байцааж байхдаа илүү аимшигтай зүйлийн талаар мэдсэн. Түүнийг нэгчгээд 2 хутга түүний биеэс гарсан мөн цаас олдсон байна. Цаасан дээр 28 хүний нэр бичээстэй байсан. Үүнд өөрийг нь шүүсэн шүүгч, хэрэг үүсгэсэн мөрдөгч, муудалцсан бизнес эрхлэгч, өөрийг нь үл тоосон солиогч, тэтгэмж өгөөгүй хорооны ажилтан гэх мэт хүмүүс байсан байна. Эдгээр хүмүүс ердөө өөрт нь туслаагүй учраас алах төлөвлөгөөтэй байсан гэж өөрөө мэдүүлсэн байна. Түүнд нэрц бичсэн цаасыг нь харуулхад би уг нь эднэрийг алах ёстой юмсан гэж бухимдаж суусан гэдэг. Баривчлагдах үедээ би цаашдаа илүү удаан амьдрах ёстой гэж хэлсэн үг нь ийм учиртай ажээ. Удалгүй Ким Ил-гүний шүүх хурал болсон. Түүнд 13 эрүүгийн хэрэг үүсгэсэн. Жишээлбэл дэрэм, хүн амны хэрэг, машин дэрэмдсэн, тээврийн хэрэгсэл барьж байхдаа осол гаргаад зуцсан, санаатаагаар хүний амьд хүрсэн, цогцос зэрэмдгэлсэн болон хулгай мөн хүмүүсийн нэрийг хууль бусаар ашигласан гэх мэт хэрэгүүдийг үүсгээд байсан байна. Ингээд Ким Ил-гүнд бүх насаар нь хорих ял оносон. Гэвч ял оноож дууссаны дараа шүүхийн танхимд байсан Ким Ил-гүн "Байзаарай, та нар надад цаазын ял оноох гэж намайг энд авчирсан юм биш үү? Зүгээр л надад цаазын ялаа өгчих" гэж орилж байсан байна. Ингээд 2 дахь шатны шүүх хурал буюу прокурорын давж заалдах шатны шүүх хурал болсон ч Ким Ил-гүнд оноосон
бүх насаар нь хорих ялыг хിവэр нүүлтэн эцэслэн шийдвэрлсэн юм байна.